Тархиа дасгалжуулах тун. Хүмүүс бидэнд хэрэгтэй бүхнийг өгч чаддаг тэрхүү их тархины префронтал хэсэг нь сая жилийн эволюц хөгжлийн үр дүнд бүрэлдэн бий болжээ. Биднийг дэндүү шуналтай байна гэж магадгүй л юм. Гэхдээ л бид дахиад хэдэн сая жил хүлээлгүйгээр өөрийгөө хянах тэрхүү хяналтыг илүү сайжруулж болохгүй юм болов уу? Хэрв өөрийгөө хянах тал дээр хүний тархи анхнаасаа л тийм хүчрхэг юм бол тэрхүү цаанаасаа тогтсон иж бүрдлийг сайжруулахын тухайд бид чухам юу хийж чадах юм бол? Хэдэн зууны турш үгүй ядахтаа л эрдэмтэд хүний тархийг ухаж түнхэж эхэлсэн тэр цагаас хойш тархины бүтэц бол өөрчлөгдөшгүй гэж үзсээр иржээ. Энэ бол судалгааны шатандаа яваа эрдмийн ажил биш, харин нэгэнт шийдэгдсэн асуудал бөгөөд тархи хэрв өөрчлөгдвөл зөвхөн нэг л тийшээ насны ирэхээр сулрах тал руугаа л өөрчлөгдөн хэмээн боддог байлаа. Гэвч хүний тархи нь яг л сурч мэдхээр тэмүүлж буй сурагч шиг ямар ч туршилтыг гайхалтай саргаг хүлээж авдаг болох нь нейробиологчдын сүүлийн 10 гаруй жилийн судалгаагаар тодорхой болжээ. Хэрв та түүнээс өдөр бүр математикийн бодлого бодож байхыг хүсвэл таны тархи тоонд сайн бодно. Хэрв түүнээс байнга догдолж долгиолж байхыг хүсвэл тэр илүү тайван бус болж харин төвлөрөхийг хүсвэл тэр илүү анхааралтай байх болно. Таны тархи зүгээр л нэг тэдгээр даалгавруудыг илүү сайн гүйцэтгэж сураад зогсохгүй, таны хүсэлтэд нийцүүлэх өөрийгөө өөрчилдөг байна. Дасгал сургууль хийхэд биеийн булчингуу томордог шиг тархины зохиг хэсгүүдэд илүү их саарал бодис үүсэж тэр хэсгүүд нь түлхүү нягтардаг ажээ. Жишээ нь жонглер хийж сурч байгаа насанд хүрэгчдийн хувьд тархин дахь эд зүйлсийн хөдөлгөөнийг хянах үүрэгтэй яг тэр хэсэгт нь илүү их саарал бодис хуримтлагддаг байна. Үүнээс гадна тархины янз бүрийн хэсгүүдэд мэдрэлийн эсийн шинэ холбооснууд ихээр үүснээр мэдрэлийг илүү хурдан солилцох боломжтой болгодог ажээ. Жишээ нь ямар нэг өгөгдөл зээжлэх тоглоомоор өдөрт 25 минут тоглодог насанд хүрэгчдийн тархины анхаарал ой тогтоолд хариуцсан хэсэгт мэдрэлийн эсийн холбооснуудын тоо нэмэгддэг. Гэвч зөвхөн сайн жонглертохын тулд эсвэл нүдний шилээ хаана тавьснаа санахын тулд л тархиа дасгалжуулдаг юм биш ээ. Энэ аргаар өөрт тавих танилтаач сайжруулж болдог тухай шинжлэх ухааны олон баримт гарч ирсээр байна. Сэтгэлийн тэнхээг сайжруулахын тархины дасгал нь чухам ямар байдаг вэ? Жишээлбэл оймсны хайрцаг дотороор шоколад хийх дасгалын суурин дугуйныхаа дэргэд мартин дарстай мини бар байрлуулах, хөрөгчдөрөө одоо өөр бүсгүйтэй амьдралд зохион аз жаргалтай амьдарч байгаа ахлах сургуульд үрхэж байсан амаргийнхаа зургийг наах зэргээр гэртээ уруу татам зүйлүүд бүхийг зангнуудыг энд тэнд тавьснаар би үүнийг хийхгүй хүчээ сорж болно. Харин би үүнийг хийн хүчээ дасгалжуулахын тулд улаан буудай нахааны шүүс уух, гар дээр 20 удаа сунаах, төлбөр тооцоогоо цагт нь хийж байх гэх мэт залтуудыг агуулсан өөрийн гэсэн бүхэл бүтэн саадтай зурвасыг бий болгосон ч болно шүү дээ. Эсвэл бясалгал хэмээх өөр нэг арай энгийн бөгөөд зөөлөн аргаар юухан хийхнийг хийж бас болох юм. Тархинаасаа бясалгахыг гуйхад тань тархи илүү сайн бясалгадаг болоод зогсохгүй, улмаар анхаарал, зэгцтэй байдал, сэтгэлийн хямралаа давах чадвар, бие ухамсараа захирах чадвар, зэрэг хувийн хяналтын дадал чадварын бүхэл бүтэн чухал иж бүрдлийг олж авдаг болохыг нейробиологчид нотолжээ. Байнга бясалгадаг хүмүүс эдгээр чиглэлээр амжилт олоод зогсохгүй, тэдний тархи яваандаа машин шиг яв цав ажиллаж эхэлдэг байна. Тэдний тархины бор давхаргын префронтал хэсэг болон хувийн ухамсарыг хариуцдаг тэр хэсгийн саарал эдэн илүү их хэмжээтэй байдаг ажээ. Тархиа өөрчлөхийн тулд заавал бүх насаараа бясалгах албагүй юм. Эрдэмтэд бясалгалын хамгийн багадаа ямар хэмжээгээр хийвэл ашиг тусаа өгөх вэ гэдгийг тооцоолон гаргахыг оролджээ. Манай оюутнууд ажил хэрэгт ингэж хандахыг илүү үнэлдэг юм. Учир нь хүн бүр хэмлэн агууд 10 жил даянчлан сууж чадахгүй шүү дээ.
Туршилтдаа өмнө нь хизээж бясалгал хийж байгаагүй тэрч бүхэл бясалгалд үл итгэдэг хүмүүсийг сонгож авч тэдэнд таны тун утахгүй мэдэж авах хамгийн энгийн бясалгалын арга техникийг зааж өгчээ. Нэг удаагийн туршилтад 3 цагийн бясалгал хийхэд хүмүүсийн хувийн хяналт зэгцтэй байдал нэмэгдсэн байна. 11 цагийн дараа тархинд ямар өөрчлөлт гарсан болохыг судалж үзэхэд шинэхэн йогчдын анхаарал төвлөрөлт болон доктортой байдлын хариуцлага тархины тэр бүсүүдийн хоорондын мэдрэлийн холбооснууд нь бэлтгэсэн байсан ба 8-7 хоногийн турш өдөр бүр бясалгал хийсний дараах бас нэг судалгааны үр дүнгээс харахад хүмүүсийн ердийн өдөр тутмын амьдралд биеэ ухамсар зорилготой авч явах чадвар нь дээшилж тархины харгалзах хэсгүүдийн саарал эдийн хэмжээ нэмэгдсэн байжээ. Бидний тархи ямар хурдан дасан зохицож өөрчлөгддөг нь үнэхээр гайхмаар. Хүнд зүйл өргөж дасгал хийхэд булчингийн цусан хангамж сайжирдаг шиг бясалгал нь тархины бор давхаргын префронтал хэсгийн цусан хангамжийг сайжруулдаг байна. Тархи нь яг л булчин шиг дасгалд дасан зохицож түүнээс шаардаж байгаа зүйлийг сайн гүйцэтгэхийн тулд өсөж томордог байна. Хэрэв та дасгал хийж эхлэхэд бэлэн байгаа бол энэхүү бясалгалын арга техник нь таны тархины дор давхаргын префронтал хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлж өгөх ба ингэснээр бид эволюц хүслийг түргэсгэх чухал үйлстэй амжилт гаргаж тархины нөөц боломжоос та илүү их үр өгөөж хүртэх болно. Тархиа дасгалжуулах тун. Хүмүүс бидэнд хэрэгтэй бүхнийг өгч чаддаг тэрхүү их тархины префронтал хэсэг нь сая жилийн эволюц хөгжлийн үр дүнд бүрэлдэн бий болжээ. Биднийг дэндүү шуналтай байна гэж магадгүй л юм. Гэхдээ л бид дахиад хэдэн сая жил хүлээлгүйгээр өөрийгөө хянах тэрхүү хяналтыг илүү сайжруулж болохгүй юм болов уу? Хэрв өөрийгөө хянах тал дээр хүний тархи анхнаасаа л тийм хүчрхэг юм бол тэрхүү цаанаасаа тогтсон иж бүрдлийг сайжруулахын тухайд бид чухам юу хийж чадах юм бол? Хэдэн зууны турш үгүй ядахтаа л эрдэмтэд хүний тархийг ухаж төнхөж эхэлсэн тэр цагаас хойш тархины бүтэц бол өөрчлөгдөшгүй гэж үзсээр иржээ. Энэ бол судалгааны шатандаа яваа эрдмийн ажил биш, харин нэгэнт шийдэгдсэн асуудал бөгөөд тархи хэрв өөрчлөгдвөл зөвхөн нэг л тийшээ насны ирэхээр сулрах тал руугаа л өөрчлөгдөн хэмээн боддог байлаа. Гэвч хүний тархи нь яг л сурч мэдхээр тэмүүлж буй сурагч шиг ямар ч туршилтыг гайхалтай соргог хүлээж авдаг болох нь нейробиологчдын сүүлийн 10 гаруй жилийн судалгаагаар тодорхой болжээ. Хэрэв та түүнээс өдөр бүр математикийн бодлого бодож байхыг хүсвэл таны тархи тоонд сайн бодно. Хэрэв түүнээс байнга догдолж долгиолж байхыг хүсвэл тэр илүү тайван бус болж харин төвлөрөхийг хүсвэл тэр илүү анхааралтай байх болно. Таны тархи зүгээр л нэг тэдгээр даалгавруудыг илүү сайн гүйцэтгэж сураад зогсохгүй таны хүсэлтэд нийцүүлэх өөрийгөө өөрчилдөг байна. Дасгал сургууль хийхэд биеийн булчингуу томордог шиг тархины зохиг хэсгүүдэд илүү их саарал бодис үүсэж тэр хэсгүүд нь түлхүү нягтардаг ажээ. Жишээ нь жонглер хийж сурч байгаа насанд хүрэгчдийн хувьд тархин дахь эд зүйлсийн хөдөлгөөнийг хянах үүрэгтэй яг тэр хэсэгт нь илүү их саарал бодис хуримтлагддаг байна. Үүнээс гадна тархины янз бүрийн хэсгүүдэд мэдрэлийн эсийн шинэ холбооснууд ихээр үүснээр мэдрэлийг илүү хурдан солилцох боломжтой болгодог ажээ. Жишээ нь ямар нэг өгөгдөл зээжлэх тоглоомоор өдөрт 25 минут тоглодог насанд хүрэгчдийн тархины анхаарал ой тогтоолд хариуцсан хэсэгт мэдрэлийн эсийн холбооснуудын тоо нэмэгддэг. Гэвч зөвхөн сайн жонглертохын тулд эсвэл нүдний шилээ хаана тавьснаа санахын тулд л тархиа дасгалжуулдаг юм биш ээ. Энэ аргаар өөрт тавих танилтаач сайжруулж болдог тухай шинжлэх ухааны олон баримт гарч ирсээр байна. Сэтгэлийн тэнхээг сайжруулахын тархины дасгал нь чухам ямар байдаг вэ? Жишээлбэл оймсны хайрцаг доктороор шоколад хийх
дасгалын суурин дугуйныхаа дэргэд мартин дарстай мини бар байрлуулах, хөрөгчдөрөө одоо өөр бүсгүйтэй амьдралд зохион аз жаргалтай амьдарч байгаа ахлах сургуульд үрхэж байсан амаргийнхаа зургийг наах зэргээр гэртээ урав татам зүйлүүд бүхийг зангнуудыг энд тэнд тавьснаар би үүнийг хийхгүй хүчээ сорж болно. Харин би үүнийг хийн хүчээ дасгалжуулахын тулд улаан буудай дахианы шүүс уух, гар дээрээ 20 удаа сунаах, төлбөр тооцоогоо цагт нь хийж байх гэх мэт залтуудыг агуулсан өөрийн гэсэн бүхэл бүтэн саадтай зурвасыг бий болгосон ч болно шүү дээ. Эсвэл бясалгал хэмээх өөр нэг арай энгийн бөгөөд зөөлөн аргаар юухан хийхнийг хийж бас болох юм. Тархинасаа бясалгахыг гуйхад тань тарих илүү сайн бясалгадаг болоод зогсохгүй, улмаар анхаарал, зэгцтэй байдал, сэтгэлийн хямралаа давах чадвар, бие ухамсараа захирах чадвар, зэрэг хувийн хяналтын дадал чадварын бүхэл бүтэн чухал иж бүрдлийг олж авдаг болохыг нейробиологчид нотолжээ. Байнга бясалгадаг хүмүүс эдгээр чиглэлээр амжилт олоо зогсохгүй, тэдний тарих яваандаа машин шиг яв цав ажиллаж эхэлдэг байна. Тэдний тархины бор давхаргын префронтал хэсэг болон хувийн ухамсарыг хариуцдаг тэр хэсгийн саарал эдэн илүү их хэмжээтэй байдаг ажээ. Тархиа өөрчлөхийн тулд заавал бүх насаараа бясалгах албагүй юм. Эрдэмтэд бясалгалын хамгийн багадаа ямар хэмжээгээр хийвэл ашиг тусаа өгөх вэ гэдгийг тооцоолон гаргахыг оролджээ. Манай оюутнууд ажил хэрэгт ингэж хандахыг илүү үнэлдэг юм. Учир нь хүн бүр химлэн агууд 10 жил даяанчлан сууж чадахгүй шүү дээ. Туршилтдаа өмнө нь хизээж бясалгал хийж байгаагүй тэрч бүхэл бясалгалд үл итгэдэг хүмүүсийг сонгож авч тэдэнд таны тун удахгүй мэдэж авах хамгийн энгийн бясалгалын арга техникийг зааж өгчээ. Нэг удаагийн туршилтад 3 цагийн бясалгал хийхэд хүмүүсийн хувийн хяналт, зэгцтэй байдал нэмэгдсэн байна. 11 цагийн дараа тархинд ямар өөрчлөлт гарсан болохыг судалж үзэхэд шинэхэн йогчдын анхаарал төвлөрөлт болон доктортой байдлын хариуцлага тархины тэр бүсүүдийн хоорондын мэдрэлийн холбооснууд нь бэлтгэсэн байсан ба 8-7 хоногийн турш өдөр бүр бясалгал хийсний дараах бас нэг судалгааны үр дүнгээс харахад хүмүүсийн ердийн өдөр тутмын амьдралд биеэ ухамсар зорилготой авч явах чадвар нь дээшилж тархины харгалзах хэсгүүдийн саарал эдийн хэмжээ нэмэгдсэн байжээ. Бидний тархи ямар хурдан дасан зогсож өөрчлөгддөг нь үнэхээр гайхмаар. Хүнд зүйл өргөж дасгал хийхэд булчингийн цусан хангамж сайжирдаг шиг бясалгал нь тархины бор давхаргын префронтал хэсгийн цусан хангамжийг сайжруулдаг байна. Тархи нь яг л булчин шиг дасгалд дасан зогсож түүнээс шаардаж байгаа зүйлийг сайн гүйцэтгэхийн тулд өсөж томордог байна. Хэрэв та дасгал хийж эхлэхэд бэлэн байгаа бол энэхүү бясалгалын арга техник нь таны тархины дор давхаргын префронтал хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлж өгөх ба ингэснээр бид эволюц хүслийг түргэсгэх чухал үйлстэй амжилт гаргаж тархины нөөц боломжоос та илүү их үр өгөөж хүртэх болно.